Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баян хошуу багийн сайхан мод гэх газар 2 настай хүүхэд сураггүй болж улсын хэмжээнд анхаарал татсан эрэлэн ажиллагаа эхлээд байна. 2025 оны 9-р сарын 17-ны өдрийн 16 цаг 57 минутанд онцгой байдлын газар дуудлага хүлээн авчээ. Иргэд ойд мод бэлтгэхээр явж байхдаа бага насны хүүхдэд автомашин дундуулан үлдээсэн бөгөөд эргэж ирэхэд нь хүүхэд сураггүй болсон байна. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд болон иргэд нийсэн 300 гаруй хүн газар дээрээс нэрлийн ажиллагаанд оролцож эхэлсэн. Хүүг эрен хайх ажлыг газар дээрээс хийхийн зэрэгцээ агаараас журнуулж байгаа бөгөөд Шадар сайд улсын онцгой комиссийн дарга Эс амар сайхны үүрэг чиглэлийн дагуу онцгой байдлын ерөнхий газрын агаараас эрен хайх аврах 111-р ангийн нисдэг тэрэг ажиллаж эхэлжээ. Мөн орон нутгийн зүгээс нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг ашиглаж байна. Эрлийн ажиллагаанд хүндрэл учруулж буй гол хүчин зүйл нь тухайн газар шивүү ойтой хүн явхад бэрхшээлтэй бүс нутаг байгаач. Гэсэн ч орон нутгийн удирдлагаас эхлээд иргэдийн сайн дурынхан хүртэл өргөнөөр оролцож тал бүрийн боломжийг ашиглан эргэлт үргэлжилсээр байна. Одоогоор хүүхдийн сураг олдоогүй байгаа бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.